За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Чаим байна. Сайн уу, Нора байна. Өнөөдөр юуны тухай ярихаар шийдсэн бэ гэхээр харах өнцөг. Харах өнцөг бол ерөөсөө л бидний амьдралыг одоо жаргалтай байх уу, зовлонтой байх уу гэдгийг шийдэд байгаа. Бид нэр зовлонгоо хүртэл ингээд өөр өнцгөөс харж чадвал тэр нь зүгээр хичээл сурах ёстой зүйл, даалгавар, үүрэг иймэрхүү болчиход байгаа. Тэгэд өнөөдөр юун дээр илүү төвлөрж ярих вэ гэхээр одоо энэ хайртай хүмүүстэйгээ зөрчилдөөд байгаа гэр бүлийн дотоод асуудал донд маш их гардаг. Тэдгээр зүйлсийг хэрхэн өөр өнцгөр харж тэдгээр хүмүүсийг хэрхэн ойлгох вэ, ойлгож сурах вэ гэдэг талаар ярья. За тэгэхээр бид нэр өдийг хүртэл одоо энэ байгаа насалсан энэ хугацаанд мэдээж хамгийн хайртай дотны хүмүүс болох аав ээж, эмээ өвөө, эгч, ах, дүү, за өөрийн нөхөр, хүүхдүүд, эхнэр тий өөрийн гэсэн хайртай дотны хүмүүстэй хамгийн их цаг заваа зарцуулдаг, тэр хүмүүстэй хайраа илчилдэг, хайртай гэдгийг өдөр болгон ингэж яг ингэж шууд хэлдэггүй ч гэсэн бид нар үйлдэлээрээ цаагаараа ингэж харуулж идэг. За тэгэхээр тэр хүмүүстэйгээ үл ойлголцох асуудлууд тэр хэмжээгээрээ хамт байх хугацаагаараа яг л адилхан тэнцүү гарч идэг. Тэгэнгүүтээ тэр хугацаанд яг яадаг вэ гэхээр эцэг ихтэйгээ муудалцах ч юм уу, ойлголцоо болж эхлэх ч юм уу, тийм үзэл бодол одоо ингээд томрох тусмаа үзэл бодол өөрчлөгдөж эхлэх. За тэгэнгүүтээ цаашлаа найзуудтай олж ирэнгүүт найзууд маань илүү намайг ойлгоод байгаа юм шиг болонгуудаа эцэг ихтэй ярих юм багсдаг ч юм уу. За тэгэнгүүт нөхөртэй боллоо, найз залуутай боллоо, найз охинтой боллоо, хайртай гэдгийг мэдээд яг нэг энэ нөгөө бас дурлалын хувьд нэг юм гал үе гэж байдаг шиг хайртай үедээ ингээл те бүх зүйлийг хүлээн зөвшөөрөх юм шиг санагдаад ингээ явж хагаад яг хамтдаа тодорхой хэмжээний цаг хугацааг өнгөрүүлээд өстой нөгөө одоо сайн муугаа мэдлцэн гэдэг шиг тэр хугацааны мэдээд ирэхээрээ яг дотор жинхэнэ инэр хүн бид нар ингээл гарч ирлээ гэж хэлдэг штэ тий. Тэр үед яг ингээд жинхэнэ муудалцах шалтгаанууд зөрчилдөх асуудлууд гарч ирдэг. Тэгээ яг хайртай хүмүүстэй яагаад ингээд хайртай хэрнээ муудалцаад ингээд асуудлууд үүсээд байгаа тэр проблемууд нь ингээд уг нь бол хайртай штэ. Тэр үгийг хийх хүсээгүй, гомдоохыг хүсээгүй, тэр үйлдэлийг хийхийг хүсээгүй. Тэгсээр нэ яагаад гомдоод байна вэ гэхээр бид нар тэр хүмүүсийн ингээд сөүлийн хамт төвшөнд ойлгох хэрэгтэй юм лээ. За энэ хүн маань одоо ингээд харахад ингээд миний хайртай хүн гэдэг ингээд сонгоцсон байгаа. Би нэг үнэхээр чин сэтгэлээс хайрлаж байгаа. Гэхдээ тэр хүний оронд өөрийгөө тавьж үзээд тэр хүнийг бас өөр өнцгөөс нь харах хэрэгтэй юм лээ. Яг өнөө одоо нөгөө энэ сүнсний аялал гэдэг чинь ерөөсөө хүний хувийн аялал гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр бидний хайртай гэж нэрлээд байгаа тэр хүмүүст ч гэсэн өөрийн гэсэн сурах зүйл. Тэгээ бид нар энэ бол хүн болгон амьдралынхаа гол дүр байгаа. Тэгээд бидний тэр нөгөө сурах ёстой хичээлд маш том юм үүрэг оройлыг гүйцэтгэж явж байгаа хгүй тэдгээр хүмүүс. Тэгэхээр одоо хайртай хүн штэ, миний аав ээж штэ, миний ах дүү штэ. Тийм учраас надад энэ зүйлийг хийж өгөх ёстой гэж тэднэрээс нөгөө хайрыг нэгсэн нүд тэр өнцгөр биш энэ хүн надад яг юуг заах гад байгаа вэ гэдэг тэр өнцгөр харах хэрэгтэй юм лээ. Энэ хүн миний сүнсний аялалд одоо ямар үүрэг оройлтой байна вэ те? Би энийг яаж ойлгосон бэ гэхээр яг нөгөө гаднаас ирээл тэгэл би ч нөгөө айлын амар баг ирэх хүүхэд тэгээд яг гаднаас буцаж ирэхдээ яг л тэр зангаараа эцэг ихтэй хэрхлэн гэж бодож исэн. Тэгсээ чинь яг үнэндээ бол нэгэн тал ингээд нөгөө шувуу үрээ орхиод нисчихээр буцаад ирэхгүй штэ үүрэндээ те. Тэгэл гэртээ ирээл эрхлэхгээл аав ээж хоёртойгоо хамт амьдрах гэсэн чи ерөөсөө л ингээ маргалтай болохгүйсэн. Яагаад вэ гэхээр миний эцэг их нэгэнт намайг ингээд арай том хүн болсон бие даасан гэдэг нүдээр хараад би болохоор нөгөө нэг эцэг ихээсээ нөгөө яг багтаа авдаг гэсэн тэр хайр халамж бүхэл одоо надад ингээд зааж зөвлөөсөж гэдэг юм уу те намайг эрхлүүлээсэ гэсэн яг миний эцэг их л гэж хараад байгаа байхгүй те энэ тэр тэдгэр хүмүүс чинь ч гэсэн өөрийн гэсэн сүнсний зорилготой ингээд явж байгаа тэгэд миний хөгжилд бас юм тус оролцоо гэж байгаа шүү дээ те тэгээд тэр өнцгөр харж чадахгүй одоо яг ингэх л ёстой энэ хүмүүс миний төлөө ингэх ёстой тэ энэ үйлдэлийг хийх ёстой гэж ингэж хараад исэн тэндээс ингээ бүх зөрчилтэй эхлээд тэгээ би нэг юм зүйл ажигласан нь юу вэ гэхээр миний одоо яг энэ гэр бүл хайртай хүмүүсийн таардгүй хүрээнд болохоор нэг юм материал ордны хүмүүстэй ерөөсөө таарахгүй байгаа дэсэ байхгүй юу. Тэгээ би тэрийг ойлгохтой болохоор би материал ордны өөрөө би юм гал ордны байхгүй юу. Тэгээд энэ хүмүүстэй ингээ таарж зохицох нь бол миний бас нэг хичээл сурвал юм байна те. Энэ хүмүүс одоо надаас амар өөр эдэг би энэ ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх нь амар чухал юм байна.
Тэрнээс би тэр хүмүүсийг яах гэдсэн бэ гэхээр хүмүүжүүлэх гээд өөрчлөх гээд яг өөршгөө байх гэсэн байхгүй. Сэтгэл хөдлөлөө өөртөл наачиг илэрхийл, уурлагтаа наачиг уурал, тайвшрахтаа наачиг тайвшир гэд ингээд одоо бүр ингээд тулгаж исэн гэсэн үг. Тэгээд тэр нөгөө ялгаатай байдлаа айгуу сайн ойлгоод бүр ингээ орд нь хүртэл ялгаатай тий. Тэгээ тэр тавтагдаад байгаа зүйлийг ойлгосон. Ерөнхийдөө таарахгүй байгаа хүмүүсийн бүр нэр мөрний төгсгөлн төстэй ч юм уу заяа. За иймэрхүү юм ярихаар хит тууширсан болох бах. Тэгтээ ерөнхий нэг юм төстэй юмнууд ажиглагддаг байхгүй яг ингээ харахаар ингээ айгүй ойлгомжтой яг юу заах гээд байгаа нь тэгээд тэр зам байдлын хувьд ч юм уу нэг л төстэй энерги ялгаруулдаг. Тэгээ ерөнхий тим энергитэй хүмүүстэй бол ингээ таарахгүй өөр энергитэй хүмүүстэй болохоор ингээ амар таарад байгаа тим байдал ажиглагдаа. Тэгээ тэр хүмүүс ингээд зүгээр л энэ хүмүүс чинь ингээд өөрийн гэсэн үүрэг оройлтой юм байна. Тэдгээр хүмүүс намайг яг бухимдуулдаг ч гэсэн миний эргээд нөгөө түлхэгдэг одоо хүчтэй надад урам зориг өгдөг намайг ингээд пүшилж одоо урагшлуулж өгдөг тэдгээр хүмүүс юм бэ штэ гэдэг ингээл нүдээр харсаж ерөөсөө тийм зөрчилдөө маргалтаан те тэр хүнийг зүгээр байгаар нь хүлэн зөвшөөрсөн чинь тийм юм гарахаа билж эхэлсэн. Тийм тэгэхээр тэрийг яг ингээд бид нэр тэр хүн ч гэсэн дотроо бас ингээд нэг юм өөртөө ч гэсэн бас суралцаал явж байгаа хүн байгаа байхгүй юу. Тэрхээс бид нар ингээд нөгөө илүү нөгөө нэг одоо илүү аимс илээсэн болохоор тэ илүү одоо надаас жоохон дээшээ авах болохоор эсвэл надаас доош дүү болохоор тэр ухаангүй гэсэн үг биш. Надаас илүү дээшээ байх болохоор тэр үнэхээр мундаг ухаантай бас гэсэн үг биш. Бид нар яг ингээд хүн гэдэг бас body гэдэг одоо энэ би сүнс одоо энэ гэдэг төвшнийхээ хувьд авч үзэх юм бол хичнээн хөгшин настай хүн байгаад ч адилхан төвшний ойлголтын дээр хүрэлцэж байгаа хүмүүс ч гэсэн байгаа. Тэнгүүтээ доошоо авч үзлээ гэж бодлоо ч гэсэн дүү гэд ахаараа би нэг хэрхэд ахтаач биш яг ингээд ярилцаад яг ингээд чин сэтгэлээсээ сөүлдэн ингээд ярилцаад ойлголцоод ирэхийн цагт бол нэг тийм насны ялгаа зааг зүрүү ер нь бол барагтаа ингээд нэг юм байхгүй зүгээр энэ хүн ийм л хүн юм байна те энэ ийм л юм байна гэдэг ойлголтыг авах хэрэгтэй юм шиг бас надад санагдсан. Би бас тэрийг бас одоо ингээд имээтэйгээ би ч нэг багасаа имээтэйгээ өссөн. Тэгээ одоо би бас ингээд имээгээ одоо ингээд манай имээ ганцаараа амьдэрдэг. Тэгээ би одоос имээ мань өндөр настай болоод би бас имээгээ харах шаардлагатай болоод ингээд имээгээ харж байгаа. Тэнгүүд яг тэр дунд ингээд би нэг 20 жил биш юм нэг 15 жил орчим байхгүй жаад одоо би буцаад имэтэг ингээрсэн чинь ингээд нөгөө тэр багд байсан үе одоо байсан миний үе хоёр ингээд өөр болсон байгаа байхгүй. Тэгэнгүүт имээ олонгууд намайг харж байгаа өнцг нь яг нөгөө миний жоохноор төсөөлөд за миний нөгөө нэг өсгсөн жоохон охин минь тэр минь агаа шүү дээ гэх. Тэгэнгүүт би ч нөгөө нэг арай өөр болсон. Тэгээ жоохон нас биенд хүрсэн байна. Имэд ингээд за энийг ингээд тэрийг тийг ингээд гингүүт Тэ гүштэй одоо тэгж юу яриад байгаа одоо тийм байхгүй. Хэвээ нэрээ тэгж болдгүй. За тэгвэл стат болно тийм бол үгүй тийм бол үгүй гэд яг нэг юм би юу мэдэрсэн бэ гэхээр яг ийм хоёр охин тэр гэрт байгаа юм шиг надад санагдсан байхгүй юу? Яг тэр гэрт яг харахад бол би арай залуухан. За тэгэнгүүт эмээгээ харахад болохоор эмээ бол эмээгээрээ байгаа. Гэхдээ яг нөгөө нэг яг эмэгтэй хүний нэг юм дотоод нэг юм хоёр эмэгтэй хүн яг тэр гэрт ингээд байгаа юм шиг нэг тэнгэрийн дор хоёр нар зэрэг зоршихгүй гэдэг нэг гэрт нэг л идэхтэй байдаг гэж байна. Тэг яг нөгөө физик биеэр бол энэ насны зөрүү маш их байна. Гэхдээ дотоод сэтгэлийн хувьд тийм их зөрөөг байна л гэж хэлээд байгаа шүү, тийм тэгэнгүүт яг ингээ нэг юм хоёр хүүхэн тэнцээ ингээ үзээд байгаа байхгүй. Хоёр талдаа нэг нь нэгэндээ хомдоол нэгэндээ уурлал тэгэл тэгснэ буцаж харж би нэгээд харж уйлж муулаад хайртай майртай гээл те. Тэгэнгүүт эмээ минь олонгот яг энэ амьдралынхаа туршид яг ингээ өөр хүүхдүүдтэй бүх зүйлээ зориулсаад тийм төрсэн хүн баггүй юу. Тэгэнгүүт би болонготой тэрийг ингээд ерөөсөө за эмээгээ ингээ одоо харын халамжлыг гэдэг талаас нь болохоор биш ингээд нөгөө нэг би чинь өөрөө яг ийм ажил хийнд те одоо ингээ завгүй байх хэвээр ч юм уу те ингээ нөгөө хувийн юм тал руугаа ингээ ийм завгүй гадуур дотор амар их явдаг. Тэгээ би өөрөө нөгөө нүүр бодог болохоор ингээл нөгөө надад цаг гэж ерөөсөө байдаггүй. Тэгээ яг өглөө 9-өөс орой 6 гэсэн тийм цаг байдаггүй болохоор нөгөө ийм айгүй юм гарах орох ажил эний тэрэг ингүүт би нөгөө эмээ дэлэх за одоо ингээ хоёлаа ингээ гоё ном унши эний тэрэг ингээ гингүүт тэр хүнд нөгөө яг хүлээж авах өнцг нь одоо энэ олон жил хийцэн зүйл
байгаад байгаа байхгүй юу. Маш олон жил ингээд тасралтгүй хийсэн зүйлийг нь би гинт гарч ирээл өөрчлөх гэл те. Эмээгээ би бас өөрчлөх гээд байсан байх шээ. Гинт ингээл нэг гурилтай шүдэл иддэг байнгут нь л гинт шасан дахиад өгөөл эндээс те. Эндээс нь ингээл хамаагийн минь өөрчлөх гэл ирэнгүүт ингээл наазаагийн хэмжиж юм дээрээс эмээ би гоё хоол хийж өгье ёстой гэл ингэнгүүтээ ингээл нөгөө амарлаг ингээл нүсэр юм бодомот л эмээд яг сэтгэлэн сайхан ч гэсэн тэгээд наагаараа яасан юм хэд болж хийдэм дээ минь яг ингэж өөрийгөө зовоож яах гэсэн надад гэл ингээл гих мэтчлээ хэлдэг чинь. Тэнгүүд би бас эмээгээ ойлгох хэрэгтэй. За энэ хүн маань ийм байгаа шүү дээ. Тийм болохоор ингээд ерөөсөө л энэ байгаа чигээр нь хүлээгээд авчи. Угаасаа л ийм л хүн. Тэгээ тийм болохоор аль би ч өөрөө нөгөө айгүй тайван шин чанартай хүн ийм хөөрсөн хит гуниглж ямарсан тийм юм ер нь хэр барагтай надад байдаггүй болохоор аль болох би нэг юм баланстай барьж авч үлдэхийг хичээдэг. Тэнгүүд эмээ минь болохоор нөгөө тийм биш. Айгүй юм дэшээ доошо өөрөө гал ордны хүн байдаг байгаа гэж. Тэгэхээр яг тэр хүний зүгээр л за энэ хүн маань ийм л хүн юм байна. Тийм болохоор энэ бүх асуудлуудыг нь тухайн үедээ зүгээр айгүй амраар зөвөр яаж ойлгохоор байна гэдгээ өөртөө ингэж нөгөө сурах хичээл гэдгээр нь өстой ойлгомоор байна гэдэг шиг тэрийг нь яг давтан юу гэж хэлээд байна яг юу хэлээд байна за би тэгвэл энэ тал дээр надад илүү ажиллаач л гэж хэлээд байгаа юм байна штэ за угаасаа тэр тал дээр нь ажиллачи гэд бодонгууд тэнгууд би эмигийн одоо ингээд намайг ингээд надад хэлээд идэг юм яг тэрийг ингээд хийчихээр эмэд ингээд тавьчих жоохгүй тэнгууд маргааш нь яадаг гэж маргааш нь дахиад нэг юм гаргаад ирдэг те. За одоо миний хог энийг тэгээ за энийг л тэгвэл ингээл бигээс хийчи болгочи ингээд ойр зургийн асуудалч бай, хол арай асуудалч бай тэр бүхнийг нь шийдэхэд надад бас нөгөө талаараа хэлж байгаа мессежүүд нь юм байна, дохион юм байна гэдгээр нь хүлээгээд авчвал айгүй хөнгөн бол авчиж байгаа юм байна гэдгийг айгүйх бодлоо. Үнэн тэгээд надад ч гэсэн яг танай эмээ шиг намайг үргэлж одоо уршин түлхэж өгдөг тийм эмэгтэй хүн байдаг миний амьдралд. Тэгээд яг бидний одоо залуу хүмүүсийн алдаа болохоор юу байдаг вэ гэхээр заримдаа хит туушрах те заримдаа нэг чиг баримжаагаа алдах те тиймэрхүү үе бол асар их байдаг. За заавал зайлшгүй хийх ёстой ажлууд байхад одоо тэр биднээс илүү настай хүмүүсийн нүдээр бол зайлшгүй хийх ёстой ажлууд байхад бид нэр ингээд өөрсдийнхөө өнцгөр тэлэлт хийгээгүй тэр өнцгөрөө хараад тэрийг нэг юм чухал гэж бодохгүйгээр ингээ хойшлуулсаар байдаг тэр ажлыг бол манай тэр жинхэнэ гэр бүлийн хайртай арай настай хүмүүс нь ингээ өглөн дуулж бүр ингээ хилсээр агаад хийлэгдэг бүр даалт ухамсарт ортол хийлэгдэг. Тэгээд тэдгээр хүмүүсийнхээ үгийг маш сайн хүлээж авч байгаарэ. Тэгээд нэгдүгээр тийм хоёрдугаар болохоор нөгөө одоо юу яадаг аахгүй higher self бидний одоо higher self тэр дээд би бидний дээд ухамсар гэж яриад байгаа тэдгээр хүмүүс чинь яг таны нөгөө хайртай хүмүүсээр дамжуулж одоо тэдгээр хүмүүсийн тархин тэр мэдээллийг өгчтэй би одоо ингэ хэрэгтэй юм ингээл бидний ээж мэж ингээл зүүдлэл үрээ хамгаалал маш их зөнтэй байдаг штэ. Яг тэр зөнгөөрөө хилээд байдаг. Тэгэхээр тэр зүн хаанаас ирдэг гэхээр таны дээд ухамсараас таны төлөө ирж байгаа учраас олон давтагдаж тэр өглөөгдээд байгаа үгийг л одоо маш сайн анхааралтай бид нэр одоо энэ зовлон дээрээ суралцах юм дээр ерөөсөө л юм олон давтагдаад байгаа юмыг л анзаарах хэрэгтэй болоод байгаа шүү дээ. Тэд нар олон давтагдаад байгаа юмаа даахгүй болохоор л тэр зовлон ингээ ахиулчаад байгаа байхгүй тий. За ийм зөөлхий хэлэхээр бол ингээд ойлгохгүй байгаа юм байна. За тэгвэл ингээд жоох ингээд ахиулаад үзье тий. Манай энэ хүн маань одоо яах нь одоо энэ бидний ингээд нэг амар бүх юм нь бүрэн бүтэн ингээд амьдруулах гээд байгаа биш дээ тухамсар бол энэ сүнсний хөгжил сүнсний аял учраас яавал энэ сүнс нь илүү тэлэгдэж одоо яавал энэ илүү ингээд юмыг сурах юм бэ гэдэг дандаа тэр өнцгөр харж байгаа. Одоо эцэг их хүүхдээ хүмүүжил одоо бид нар ингээд хүүхдээ айл ал хамтнаар одоо ингээд цатгаж мөнгө төгрөгөөр ингээд амар юу ахыг хүсдэггүй штэ. Үнэхээр л толгой тархинд нь юм хийчихин сан те ухамсарт нь юм хийчихин сан сайн хүн болоосай л гэж хүсдэг. Яг тэрэн шиг одоо бидний дээд би биднийг тэгж хардаг учраас бидний одоо сэрхээс өмнөх хүсэл бол юу юм? Гой машин тэр гой хаус унаа мөнгө төгрөг те. Гэхдээ бидний дээд би бас тэрнийг ч хүсэхгүй л байгаа байхгүй. Үнэхээр бид нэр сэтгэл зүрхнийхээ дуудлагаа дагаад явж байхдаа тэдгээр зүйл нь бонус олоод ирнэ. Тав тухтай хүн болгон хүснээр амьдрна. Хамгийн гол нь тэр дээд би бол яг бидний эцэг их ямар оролцоотой байдаг шиг одоо сайн эцэг их үр хөвгтдээ юу хүсэж болох вэ те? Тэр оролцоотой байдаг. Ухамсар өндөр эцэг их юу хүсэж болох вэ? Бид нар бол яг ингээл доогуур нь мангартаал зүр сэтгэлээд таахгүй ингээл юм болгонд ингээ хувьсаад байгаа юм шиг тэгээ юу ч ингээд даах гад хамхуу шиг ингэж тийм хөөхөн нүдээр харагддаг. Тэгээ хүүхдээ ингээд хараад гэлээ юу ийм юм дөлчих юм да энэ төр гэж хүн ч боддог. Яг тийм байдаг бах гэж нэс нь боддгоо.
Би яг тийдэг баха тий. Бодсон чи шүүд яг тэр төр зураг шүүд ингээд нүдэнд харагдчих шít. Тий, үнэхээр хайрламар яг ингээд яг тэр бие рүү шүүд ингээд яг ийм мэдрэмж төрдөг байх гэсэн мэдрэмжийг шууд авч जैन тий. Тэгвэл бид нар бас ингээ хүүхдүүдтэй хүсдэг шүү дээ тий. Яг тэрнтэй адилхан бид нар ингээд нэг юм хүмүүний эцэг хизээч хүүхдтэй муу санаж тий үзэн ядаж бүр нэг тийм зөвхөж хараа нэгсэн ойлголт байхгүй шүү дээ. Гэтэ яг тухайн цаг мөчтөө баг зэргийн үл ойлголцлын асуудлууд гараад тэндээсээ болоод тэр нь яг нөгөө тэр үедээ нэг юм жоохон шархлах гомдох ч юм уу тийм мэдрэмжийг жоохон төрүүлдэг те. Тэндээсээ тэр нөгөө нэг хэлж байгаа хатуу үгнүүд хүний зүрх рүү ингээд шууд ордог штэ. Нэг эцэг эхийн нэг тийм амар нэг үгнүүд өгдөг штэ те. Эсвэл нэрээ да гэдэг нэг орж ирдэг ч юм эсвэл нэг тийм яг үнэндээ бол тэгж хэлхийг угаасаа тэр хүмүүс хүсээгүй. Гэхдээ яагаад тэр үгийг сонсож байгаа вэ гэхээр наананд биднэрт өчнөө удаа зөөлнөр хэлсэн байдаг л байгаа байхгүй те. Яг үнэ нөгөө дурлсан хүн сохор байдгаа гэдэг шиг бид нар зүгээр ээж мэж өглөөд эхлэнгүүт шууд ингээл чихээ хумайл хаагаал юу ч сонсохгүй те. Өөр ингээд нүдэн малаач гэнтэлээ. Зүгээр нэг юм яг юм ритмлэг олон удаа явцсан хөгжим ингээл өөр нөө нана шал өрөн бацсан цаана ингээл нэг бэкграундд нэг бит бам гэх яваад байгаа юм шиг болцсон байдаг те. Нэг удаас ингээд чихээ нэгээд яг энэ хүн юу ярьж байна. За зөвхөн эцэгтэй холбоогүй хайртай хүнээ ч гэсэн одоо ингээд олон удаа маргалцсан хосуу жишээлбэл нэг нь өглөөд ирэхээр шууд ингээд нүд чих бүх юм ингээ хагаал дотроо өөр юм бодоод. За бэж да энэ хүн яг яагаад нэг юм ийм олон удаа би үнэхээр ойлгохгүй болохоор за хилээд байгаа юм байна. Нэгдүгээрт те. Хоёрдугаарт хөх юм энэ одоо яг юу ингээд вэ? Бичиж авсан ч болно шүү дээ. Тэгэхээр яг тэгтэй. Яа бацсан ч юм уу нэтрэд нэг. Яа тэгэнгүүт яг үнэхээр олон удаа тэр зүйл ингээд давтагдаад ирээд явсныхаа эцэст хүн нэг тесэрдэг штэ те. Жаав те. Одоо юу байдгийг хайртай хүн ч юм уу те найз залуу найз охин ч юм уу яг ингээд нэг тесрээд чи да гэд яг эхэлж тэр үед нь яг ингэж сонсож байгаа ш. За жоохон тайвшраарай гэж байгаа те. За одоо яг би яг сонсъё. Яг чин сэтгэлээсээ нэг ярилцах хэрэгтэй, тэ хосууд ярилцах хэрэгтэй, хүүхдтэйгээ ярилцах хэрэгтэй, ээж автайгаа ярилцах хэрэгтэй гэдэг нь ярилцах хэрэгтэй гэдэг нь зүгээр сонс гэсэн үг биш байхгүй юу? Тэрийг бас ингэж бас ингээд тэгснүгээд байгаа хүн чинь нэг өөр тэ бүр ингээд чин сэтгэлээсээ сонсож байгаа хүн чинь ингээд нүднээс нь харахад илт байдаг штэ тэ. Тэ нөгөө сонсох дээр болохоор нэг бичлэг гигэрлийн мэдрэмжийг мэдрэх гэд бичлэгэн дээр яг ярьсан байгаа би. Тэрнээр би сонсох дээр бол нэг л зүйлийг ойлгосон. Одоо дандаа энэ одоо юуг бол дадлыг ингээд өөртөө хөвшүүлээ явж байгаа. Тэр нь юу вэ гэхээр одоо хүнийг шүүгээл энэ хүн ийм л өнцгөөс ярьж штэ тий. Нөгөө ярьдаг юм ярьж штэ. Наа тийч зөндөө сонсцсон. Энэ үед хүн хаанаа сонсч идэг гэж тархин дотроос сонсч идэв юм лээ. Тархин дээр нөгөө логик ухаанаар ингээд зүгээр шүүдэг л ажил хийгээд байхгүй. Сонсохгүй байгаа. Тэр хүний нэг ч үгийг ойлгохгүй байгаа. Зүгээр тэр хүний ярианы хэв маяг хэлж байгаа үг шүүж байгаа. Дүнэлт хийж байгаа гэсэн үг. Яг энэ тархин дээр хизээ сонсдог вэ гэхээр хүн зүрхэн дээр оршихдоо сонсч идэг. За тэгээ бүр ингээд зүрхэн дээр оршигээ зүрх мөрхөө мэдэрч чадахгүй зүрхтэй юм уу үгүй юм уу гэдгээ мэдэрч чадахгүй л бүр ингээд гараа тий баруун гараа ингээд зүрхэн дээрээ тавьж байгаа сонсоо. Тэ. Тэгэхээр нөгөө нэг ялгаагүй нөгөө чи анхаарлаа өгж байгаа газар л тэнд чинь нөгөө энерги оршиж идэг болохоор ингээд зүрхэн дээр гараа тавьж байгаа анхаарал чи угаасаа өөрөө мэдгүй очино. Тэгээ бид нөгөө төрийн дуулмуулаа дуулахтаа ингээд зүрхэн дээр гараа авдаг чи бас учиртай те. Бүр зүрх сэтгэлд нь хоногшуулах гад бүр яг тэргүүр нь сансуулах гад шүү дээ. Энэ тархиар биш те. Тэрний нэг аялгау үгийн нэг шүүмжлэхээс л бүр ингээд мэдэр бахарах өөрөөрөө монгол хүн гэдэгтэй гэж ингээд зүрхэн дээр навчрахын тулд олон орон ингээд төрийн дууллаа их шиглүүлж байхтай хүндлээд ингээд зүрхэн дээр гараад идэг байхгүй. Тэгэхээр энэ аргыг бас ингээд бүр болохгүй л яа. Тэгэд одоо тэр харилцан яриа ямар үед явахгүй байгаа вэ гэхээр долгион тавтамж таарахгүй. Одоо нэг нь хит их ууртай те нөгөөх нь арай өөр долгионтой байгаад нэг нь бүр ингээд авалзаа шатж байгаа үед бол тэр бол ингээд хэрүүлэр дуусна гэхээс бол тийм ашигтай юун дээр очтгоо. Тэгэхээр заавал ингээд нэг долгион дээр ирэх хэрэгтэй. Хитрхээ бухимдаад байгаа хүнийг одоо тэрвэрд юм уу, тайвшруулт юм уу, нэг дундуур нь завсарлага авд юм уу те эхлээд жоохон тайвширчих гэдгийг сануулад долгион тавтамж одоо нийлсэн үедээ л ярилцах зөвхөн хаалга тэр гүүр нээгднэ гэдгийг хоёр тал сайн ойлгох хэрэгтэй. За тэгээд ингээд ярахаар одоо манай нөгөө сөүл систерлөө бичиж байгаа хүмүүс
одоо хизээж ойлголцдгүй хүмүүс байдаг. Ийм тийм хүнийг яах вэ? Би ийм их юм сэтгэл гаргаад тах чинь ингээд байгаа хүмүүсийг яах вэ гэж ингэж тийм асуултууд ирээд байгаа байхгүй. Тийм бол зүгээр тэр үед нь зүгээр л орчих. Одоо яг тэр хүнийхэн тийм та өөрөө нэг юм тархиндаа шүүлтүр үүсгээд энэ юм хогин штэ гэж юм шүүлтүр үүсгэж байгаа байхгүй. Тэгээ яг тэр шүүлтүр тэр харах өнцгөрөө юмаа нөгөө фильтрдэж хараад тэгээ нөгөө дахин тэр нь одоо тийм зоригтой тэр үйлдэлийг хийж байгаа хийхгүй байгааг мэдгүй шүү дээ тий. Тэгээд тэр нөгөө нэг шүүлтүрж байгаа болохоор дахин тэр зангийг ингээ хараад байгаа. Та өөрөө анхаарлаа өгөөд байгаа болохоор л хараад байгаа. Тийм учраас тэрэнд анхаарлаа битээ хандвал өөр хинтээ сайхан харьцаатай байдیں۔ Тэр хүнтэйгээ л илүү сайн харьц. Тэгжиж л тэр нэг л тэр хүндээ хайртай юм бол та хоёрын зам огтлцсон долгион давтамж таарах болно. Тэгээ тэр үедээ одоо тэр хүнтэйгээ ярилцахад ингээ бүх юм нар мандж юм шиг шал өөр бие бинийгаа ойлгох төвшөнд байдаг. Заримдаа бол үнэхээр долгион давтамж таардаггүй учраас одоо бас яаж ч яриад одоо ойлголцохгүй юм байдаг. Тэгээ тэр иргэн та бол ерөөсөө л иргэн тойрныхон хүрээлж байгаа 5 хүний нэг гэдэг чиг үнэ шүү дээ. Тэр чинь нөгөө програм яваад байгаа байхгүй. Одоо жишээлбэл эцгийн нэг өгүүлж байгаа бүхий л зүйл ингээд тархин шингэсэн байдаг. Бид нэр ингээд өөрсдөө тусдаа гараад амьдрал зохиохоор мэдэн штэ те. Яалчгүй л тэр нөгөө өглөөл одоо энийгээ яг ингэж цэвэрл энэ хоолыг бол ингэж хий гэж ингээд бид нэр тэрийг одоо анхаарлаа тавь сонсоогүй ч гэсэн нөгөө тарих програмчлагддгийн зарчмаар ихтгэл үнэмшил бол цуугаад яг л тэрийг одоо миний эцэг их хийж байгаа юм шиг л би ингээд бүх юм ингээ хийгээд идэх байхгүй хоолундаа тэр надад ингээ цаг гаргаж зааж өгөөгүй ч би ингээ харсаар байгаа даалт тухамсарт шингээ сурцсан. Тэгэл би яг тэр хүний үргэлжлэл болно гэдэг чи яг энэ шүү дээ. Яг л тэр хүн яаж амьдардаг юм аягаар би ингээ явж байгаа байхгүй. Тэгээ энийг анзаарах ганцхан зүйл нь болохоор self awareness буюу одоо нэг анзааргыг нэмэгдүүлэх. Одоо тэгжижил яг энэ нөгөө нэг суудсан өөр нэг одоо эцэг ихээс бас муу ихтгэл үнэмшлүүд ирж болно шүү дээ. Тэдгэрийг арилгаж устгаж болно. Эсвэл шинийг суулгаж болно. Өөртөө анзаарахтай хандчих. Би яг ямар үйлдэл хийгээд байна. Хүн юм ярихад би яг сонсож гин үү эсвэл зүгээр хурдан энэ хүн яриад дуусаасаа дараа нь би үргэлжлүүлээд ярих юмсан гэж ингэж бодоод байна уу те. Энийг л анзаарах гэдэг. Тэгэд энэ анзаарга одоо хөгжиж эхэлснээр бүх зүйлд анзаарахтай болж бүх зүйл утга учиртай аз жаргалтай яг тэр зүрхнийхээ хүслээр хийж чадна. Эсбөгөөс бүх юм програмын дагуу. Эсбөгөөс одоо нэг хосын хооронд хэрүүл эхэллээ. Яг нөгөө өмнөх явдаг гэсэн мянган удаа хэрэлцээ. Яг тэр хэрүүл чинь баг зэргийн хэлбэрээ өөрчлөөд баг зэргийн одоо нэг юм нөхцөл байдалтай энэ удаа чи аяга тэгж тавьсан бол дараа удаа дахиад ингэж тавьчлаа гэд жоохон өмнө нь аяга байсан бол дараагийн удаа халбаг болж өөрчлөгдөнө. Яг л нэг юм аа л мянган удаа яриад байгаа. Яг програм яваад байгаа шүү манайхаа. За яг тэгвэл ингээд Норагийнхаа хэлсэн зөвлөгөөнүүдийг яг дагаад үзээрэй. Энэ бол үнэхээр маш амжилттай хэрэгждэг. Тийм болохоор бүгдээрээ анзаарахтай байгаад өөрийнхөө сэтгэл зүрхээрээ сонсоод сурах нь л надад маш чухал санагдсан. Ямар ч тэ одоо энэ хэрэггүй хоосон юм ярьж байна. За дандаа л үгэлдэг дээ. За дандаа л тэгдэг дээ гэж бодохгүйгээр яг за яг юугээд байна? За надад хандаж яг юуг хэлээд байна? За миний төлөө хэлж гин үү? За тэгвэл миний төлөө хэлсэн бол яг юу гэж хэлж гин гэдгийг анзаарахтайгаар сонсно гэдэг чинь шал өөр. За энэ нөгөө чихний хажуугаар өнгөрнө гэдэг чинь л яг тэгээд давтамж ихсээд ирэхийн л цондоо юм билээ. Ирээдүйд тэр үг дахиад давтаж сонсохыг хүсэхгүй байгаа шүү дээ. Бид нэр ер нь те дахиад тэр үгийг сонсохгүй байх, эцэгхээ зовоомааргүй байх, те нөхөр найз залуу найз охиныхоо санаагийн зовоомааргүй байх гэдэг ч юм уу те ямар нэгэн асуудал үүсгэмээргүй байх гэдэг бол чиний төлөө бүгд чамд хайртай болохоор хэлж байгаа. Тэр хэлж байгаа үгийг нь тэр үедээ сэтгэл зүрхнээсээ сонсоод аваад тэрийг нь за энэ тал дээр анхаар гээд байгаа юм байна шүү. Тэгээ тэр дохио мессежийг нь хүлээгээд авсан цагт дахиад чамд тэр үглэлт байхгүй. Сонсогдохгүй. Арай жоохон өөр төрлөөр яг уу гарч ирнэ л дээ. Гэтэ тэр бүх зүйл нь яг чиний төлөө гэсэн сэтгэлээр байгаа шүү. Тий одоо хүн болгоны хооронд явж байгаа ерөөсөө л маргааны 95 тэр маргаа 95% таа адилхан байгаа. Зөвхөн ингээд 5% нь жоохон юм өөрчлөгдсөн байгаа. Нөхцөл байдал ерөнхий л нэг юмн дээр л хэрэлдээд маргаад байгаа заяа. Тэгэд яг яагаад тэр ингээ өөрчлөх байгаа вэ гэхээр тэр хүн яагаад нэг зүйлийг тавтан хэлээд байгаа вэ гэхээр ерөөсөө л та яг хэлээд байгаа юм ин ойлгохгүй байхгүй. Яг тэрийг сонсохгүй байгаа байхгүй. Заримдаа одоо нэг амар их ийм нөхцөл байдал байд юм санагддаг. Хүмүүс одоо ингээд нэг уурахгүй юм дээр ууралчдаг шүү дээ. Жохоо юм дээр. Тэр нь болохоор яг үнэндээ тухайн үеийн уур уцаар байдаггүй заяа. Нэг хоримтлагдсан. Ингээл чи намайг ойлгох байхгүй ингээд ялангуяа эмэгтэйчүүд ингээд дотроо ингээд амар хоримтлалдаг те. За одоо энэ удаа дугаа ээж мэж гэснээр гэдэг ингээд амар олон юм
давхаргууд өсгээд тэгснээс нэр на гэдэгтэй яг тэгээд яг нөгөө нэг нөхөр нь ингээд сонсохгүй байгаа. Тэгээд нэгдүгээрт тийм, хоёрдугаарт ингээд сонсохгүй байсан ч гэсэн ингээд хүн болго ухамсарын өөр төвшөнд орж идэг учраас ингээд зарим хүнээс юм бас чихнээгдэх нь ингээд болоогүй байдаг. Тэгээд заавал ингээд үгэлж үн цэнэ алтхын орондоос ингээд үйлдэлээр үзүүлж болно. Өөрийгөө өөрчилж болно, үлгэрлж болно. Одоо тэр бол ингээ хамгийн гоё заяа. Маргалтаад байгаа хүмүүсээ ингээд өөртөө буулгаж авч ингээ өөрчлөх бол ингээд хамгийн гоё арга бол өөрийгөө өөрчлөх байдаг. Тэгэхээр ингээд хүсээгүй одоо юм маргаанууд бол ингээ арилна. Тэгээд дахин шинэ маргаанууд мэдээж гарч ирнэ. Дуусшгүй аялна шүү дээ. Тэгэхээр одоо тэр маргааны хувьд болохоор юу юм бэ гэхээр таны нөө өөрийнхөө харж чадаагүй тэр сохор бүсийг л илрүүлж байгаа. Бас тэр нэг илрүүлэг гэхгүй юу. Тэгэхээр ерөөсөө л ингээл ерөөсөө энэ нэг юм нуугдаж тоглоом. Тэгээд найзтайгаас нь подкастаа хийгээгүй утсан бэ штэ амар гоё юм. Яг бид нар сая Нора маань хэллээ шүү дээ. Бид нар ингээ ухамсарын өөр төвшөнд байдаг юм аа. Тэгээ бид нар өөр төвшөнд байгаа гэдгийг ойлгоорой. Тэгэнгүүт одоо жишээлбэл манай подкастыг сонссон хүмүүс маань мэдээж өөр төвшөнд байгаа. За тэгэнгүүт өөрийг нь ойлгохгүй байгаа юм шиг за бусдыг сонсож эхэллээ. За өөрийгөө анзаарч эхэллээ тийм үү. За тэгвэл нөгөө хүмүүс маань одоохондоо арай сэрж амжаагүй сэрх аялалдаа дөнгөж орж байгаа ч юм уу те. Ямар нэгэн асуудал тэр хүмүүс тулгарлаа, унлаа, бослоо мэдээж эн чинь нэг юм давлгаа шиг явж байгаа штэ. Тэгэнгүүт яг өөрийнх нь яг тэр үед нөгөө би ингээд нөгөө надад яг тийм тохиолдсон байхгүй юу. Би ингээд бусдыг ингээд амар ойлгоод ингээд сонсоод би ингээд нөгөө нэг мэдээс сэрцэнүүдэрээ ингээд шал өөр өнцгөр хараад байгаа байхгүй би тэр хүмүүсийгаа. Тэнгүүд ингээд харж эхлээд ингээд явлаа. Тэнгүүд нөгөө хүмүүст одоо жишээлбэл би ингээд нөгөө бусад эргэн тойрныхоо хайр татны хүмүүстэй ингээд өөрийгөө ойлгуулах гээд ингээд за би ингээд амар сайн хүлээцтэй сонсож аваад хэлсэн үгийг сонсож аваад ингээд явангууд ахаа сонслоо за ингээд өөрчлөгдсөн байгаа z гэх тэгэнгүүт тэр нь ингээд тавтан ингээд дахиад ингээд тэр хүн өөр мэддэггүй юм бэл. Тэгснэ одоо нөгөө өмнө тгээ хэлсэн байхад тэрийг хийсэн байхад жишээлбэл ч юм уу те амар хүлээстэй сонсож аваад ойлголцож байгаа ингээд байжснаа тэр хүн дүртэл ингээд нөгөө ойлголцсон гэдгээ ч хүртэл ингээд бараг нөгөө нэг мэдгүй ингээд доод түвшинд байгаа хүмүүс тэгж явж идэм билээ. Тэгэнгүүт тэрэнд ингээд жоох стресстэй цухалдаад эхэлдэг. Одоо тэгэнгүүт одоо яг манай подкастын руу ингээд бичиж байгаа хүмүүс гэд хэлж штэ те би ингээд өөрөө ингээд сэрсэн байна. Тэгэнгүүт ингээд ийм хүмүүстэй ингээд ойлголцохгүй байна. Нөгөө өмнө ингээд би ингээд ойлгоод яхаа нөгөө өмнө ойлгох би яаж ойлгох вэ гэд тэгэд бичээд штэ те. Тэгэнгүүт надаас яг тийм тохиолдсон байхгүй. Би ингээд тэр хүмүүс ингээд амар зүрхээрээ сонсоод ойлгоод ингээд хүлээж аваа байж итэл тэгэнгүүт ингээд байж итэл тэгэл ингээ буцаад нөгөөдгөө мартцсан юм шиг ингээ орж ирдэг ингээ буцаад ингээ хасаад орж ирээд ингээ давтагдаад байгаа юм шиг. Тэнгүүт би ингээ нөгөө гаднаас нь хараад байгаа байхгүй. Нөгөө дотор нь орж харахгүй нөгөө асуудлаа эхлээд дотор нь ороо сонсцсон, ойлгоцсон. За окей. Ийм байгаа юм, тийм байгаа юм гэдэг. Тэнгүүтээ гаднаас нь ингээ харахаар одоо тэр чи дахиад хэсэг хугацааны дараа дахиад нэг процесс явна. Тэнгүүд буцаад нөгөө нэг асуудлууд ингээд нэг юм нөгөө бухимдаад нөгөөдгөө дахиад ингээд тасаагаад гараад ирнэ. Тэнгүүд тэр үед ингээд ямар ч реакшн мэдээж би ингээд гарахгүй. Тэгээд байжаа би ингээд гаднаас нь харахтаа за угаасаа ингээд нөгөө нэг матрикс байгаа програмчлагдсан хүмүүс чинь тэр хүмүүст ерөөсөө өөрийгөө ойлгох ямар ч хэрэггүй юм лээ. Гэдгийг би амар ойлгосон. Би нөгөө өөрийгөө ойлгох гээд за би ингээд сонслоо би чамаа амар их ойлголоо. Би таныг амар их ойлголоо. Та минь ийм байгаа юм биш үү дээ. Ингэсэн биш үү дээ. Ийм би баг ээж мэжгээ те. Имэгээ ингээд жоох охин шигээр бодоод ингээд тарцаа тандаа тайрлаад инхрилээд ингээд байж штэ. Тэнгүү дахиад нөгөө тийчгсэн доторх сөүл нь ингээд тийчгнээд гараад ирнэ штэ. Босоод ингэсэн тэгсэн гингүүд. Тэгээ би ингээд албаар эмийнхээ хажууд би нэг ийм арга хэрэглэж үзсэн. Номнууд аваад энерги ном те ийм сайхан нөгөө нэг старта медартагаа ингээ хажууд нь ингээ тавьсан байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь тэр тэгээ би нөгөө муудалцаад тэгмүүтэ би аав ээж дээр байж байгаа нэг 5 7 молоо хонлоо. Тэгээ очиод тэгсэн чинь минь айгуу гоё ингээ ийм хөнгөн болчих. Намнад авш. Тий. Тэнгүүтээ ингээ нөгөө нэг миний ингээ нөгөө нэг би те хажууд нь хэлгээдсэн чинь намайг бүр ямар сайндал миний охин нэг сүмд яваад байгаа юм шашинд яваад байгаа юм гэсэн шүү дээ. Тэнгүүд цаанаасаа ингээд бодлоо ингээ эрэг болгочихоо юм гэх юм бол ингээ сайхан болно гээл те. Тэг ингээд ээжтэй ч гэсэн аавдаа ч гэсэн ингээл те бүх зүйл ингээ сайхан болно. Өөстэй ингээ достой гоё болно гээл ингээл ерөөсө гоёудыг нь л ингээл яриад ахлаар тэр хүмүүс буцаад нөгөө нэг юу орох нь хамаагүй багасчдаг. Одоо давтамжийн хувьд багасдаг гэх юм уу?
гоё сайхныг ярьж өгөх, магтах, урамшуулах нөгөө хүмүүсээ тий бас жоохон хөөргөж өгөх хэрэгтэй байгаа байхгүй энэ дэр чинь. Тэгэхгүй нөгөө нэг стрессж байгаа хүмүүс ингээд нэг сонсож жаад өө эви минь өө за гэд ингээд буцаад тэр зовлон руу өө за ойлголаа гэд ингээд урстаа гэж байгаа юм шиг ингээд мэдрэмж бас төрүүлэх гээд идэм билээ. Тий, одоо яалтчгүй ингээд амар гүнзгий цуцсан програм явж байгаа. Биднэрт ч програм явж байгаа. Одоо бид нар ингээд сүнс сэрчлээ гэж яриад байгаа мөртлөө за тэгээ 95% одоо 100-ийн 95 нь програмаар яваад 5 нь ингээд нөгөө өөрийн өсөл сонирхлоор явдаг гэж штэ тий. Яг ингээд сэргээг ухамсараар одоо анзааргаар явдаг гэж байна. Тэгвэл одоо сүнс сэрсэн бол бараг нэг 7% л анзаарга. Бусад яг үндэ 93% нь дахиад програмаар явж байгаа штэ. Тэгэхээр тэр зарим хүмүүс бол бүр ингээд 100% мовч баг програмаар явдаг гэж би ойлгож байна. Тэгээд хамгийн гол нь болохоор ингэж аахгүй одоо энэ дээр нэг амар гоё үг байна заяа. Би яг сүүлд энийг ингээд харчаад ингээд дахин бодоод байгаа. За нэг лам хийсэн гинэ. Тэр болохоор одоо ингээд могоонд хатгуулчлаа тий. Могоон ингээд хатгуулчлаа гэж бодъё л да. Тэгэхэд ингээд тэр хорыг яаж гадагшлуулж тэгээ өөрийгөө яаж идгэх вэ гэдэг дээр та төвлөрөх үү эсвэл нөгөө нэг могоогоо л ингээл хөөгөл те энэ могоо яагаад намайг хатгах ч юу гэдгийг ингээ ойлгох гээд зориод гүгээд яваадах юм уу гэж аахгүй юу. Тэ бид нар могоон татхууд бол яах юм. Одоо ер нь бол хүн таны гомдоо гэдэг чинь могоон татуулахтай юм адилхан мэдрэмж авдсан шүү дээ те. Йоо гэдэг нэ. Тэгээд тэр яах юм. Тэр гомдоос нь тэр хүн тийм яагаад намайг ингэчөө би гомдоолох ёсгүй дээ гэдэг чи ерөөсөө тэр хатгсан могоотой зурлахтай. Тэр нөх хүнтэй зурлах өөртөөгөө зурлах хэрэгтэй байхгүй. За одоо өөрийгөө яаж идэх вэ? Гомдчихлаа тийм. Одоо өөрийгөө яаж идгэх вэ? Энэ хороос яаж ингэжрэх вэ? Яагаад энэ хор надад хүрчв? Ямар ай мотор би явсан болохоор явахсгүй газараа яваад хүрсэн үү? Эсвэл энэ хатгуулнаасаа би юм сурах хэрэгтэй юм уу? Дараагийн удаа л ийм хэсгээр явах хэрэггүй юм байна гэж сурах хэрэгтэй юм уу гэдэг энэ чиг баримжааг ингэж амар гоё зөөрлж хэлсэн байгаа байхгүй юу? Яг тэгэнгүүт яг энэтэй адилхан бид нар ингээд тавтагдаад байгаа зүйлүүдийг яг тэр хүмүүс маань одоо ингээд нөгөө матрикстай нөгөө програмчлагдсан энэ амьдралд байхад бид нар хажуунаас нь ингээд тэ сэрэчээ ухаараач тэ энэ амьдрал гэдэг чинь энэ төр гэдэг тэгэнгүүт ерөөсөө хизээч тэр хүмүүст наалтахгүй. Яг үнэ. Энэ одоо бүр үнэхээр үнэ. Одоо жишээлбэл би анх нөгөө таардаггүй хоёр материал орно. Тэр хүмүүсээ нөгөө өөрөө ингээд яг spiritual awakening сүнсний сэрэлт одоо spirituality сүнслэг байдал те. Энэ амьдрал чи ерөөсөө энэ зөвхөн энэ 3D ерөөсөө биш байна те. Окей, got it. Одоо ойлголоо. Үзлээ харлаа нэг тодорхой хэмжээний зүйлсийг. Тэгээ нэг хөөхөн ингээд нэг юм сэрэлтээ ингээд мэдрээ те. Matrix гэсэн байх, програмчлалт байсан мэн гэдгийг ингээд жоохон мэдрээд эхэлснийхаа дараа ингээд нөгөө эргэн тойрныхоо нөгөө Есүс Христ дээр үед итгээд өгөөч гэд бүр ингээд намайг ингээд жоохон 5 мав настай хүлээ угалсан гэртээ ивсэж яхад бүр ингээд айл алганы хаалгыг тогшоод сайн мэдээ түгэн ингээд юм цагаан цамц гонжны өмдтэй хүмүүс орж ирсэн шууд бүр ингээд гэрт орж ирээд ингээд ярьж мэрж өгдөг. Тэгээ тухайн үед болохоор битээ миний нөгөө хөл хугараад үүдсэн болохоор би манайх чи нөгөө юм танихгүй хүн оруулахгүй гэдэг тухайн үед тийм бодолтой байгаа шүү дээ. Тэгэхээр би ааваас ингээд амар гуугаад ээж бол ингээд оруулахгүй гэсэн. Амарл нээж тэр үед нэг ажилдаа явцсан заяа. Тэгээ аав намайг харддаг гэсэн аахгүй хүлээ болцоход тэгээ ааваагаа бол би чи ингээд бадцчдаг. Энэ хүмүүс оруулаад гоожин төхөө юу ярих юм би сонсъё гэдэг ингээ өдөржингөө хөвтөж байгаа штэ. Тэгээд тэгсээ чи ингээ амар хөөрхөн би ингээ нэг юм яг том өрөөнийхөө орон дээр ингээ хөвтдөг ингээ амар яг юм хавирганаасаа хөлнийхөө үзүүр хүртэл тийм урт гипстэй яг дээш бүтэнд сууж болдгоо тэгж нилээ эвгүй хугалж байсан үлээ. Тэгсээ чи нөгөөтг чи ингээл яа нэг юм хошин шогдор гардаг шиг цагаан цам яг юм момтайгаа тэгээд ингээ амар нөө яг програм л ингээ явах гээд одоо нэг юм ихтгэл өгөх гээл байгаа байхгүй те ийм там гэж газар байдаг диважин гэж байдаг хараа диважин бол ийм гэдэг юм гоё Есүс Христ гэсэн ном момтэй тэгээ ийм гоё цэцэрлэг түрээлэн ингээл бүх хайртай хүнтэйгээ нохоо мохоо байдаг те би өөр нохоо дээр диважин тач би нохоо мохоо байгаа мó юм голден ретривер байгаа мó үннөө гэл үнэ гэл нөхөд там руу очивол ийм хараа амар нэг хором зогсохгүй байнга чамаг шатаана гэл тэгснэ тент дантай юм харигтаар суугаасаа огсон цогтоо тавиад ийм амар хүмүүс байдаг гэх нэг тухай тэгээ би нөгөө ийм угаасаа л ийм зураг моргон дуртай болохоор тэр артлаас нь юу нэг амар гой харж байгаа хгүй хөө ямар гой зөрөгтэй диважин тачил ийм гой маа нас орсон өвөө битэг уулсан нэгэ наваач сахирууд энэ ер нь Есүс гэж их зүгээр юм биш шүү. Гэтэ нөгөө аав ээж хоёргоос тийм дургу болохоор сүм өмд явчихдаг үл тээ.
хайсан байдаг юм ба. Анх баг хамгийн анх зэрэг том диваж ингээ ойлголтыг ер нь тэгж аваад байгаа юм шүү те. Тэгээд тиймэрхүү ингээд тэгээ манай Христийн бол ингээ сүм мөмдөө ингээд яалтчгүй нөө програмчлах гад ингээд олон удаа давтаж илээ байн гэр мөрт нэрсээр гад яг оруулдаг заяа. Тоос орогч нөө кербиг зардаг хүмүүс байнга ирээ гэрэж цэвэрлээд өгөх гэсээр гад яг оруулдیں штэ те. Гэхдээ энэ spirituality энэ сүнсний аялал энэ сүнслэг байдал хийжш тийм юм биш. Одоо ерөөсөө хийнийг ч уруу татаж чадахгүй. Тэгээ анх бол ингээд тэр таарахгүй байгаа хүмүүсээ нөө дөнгөж ийм байдгээ мэдэнгүүтээ ингээд оруулах галтэй энийг үзмүз явуулаад ерөөсөө ирж яахгүй зэ. Одоо ингээд бол ингээд сонсдог болчиход байгаа байхгүй. Тэгээ тэнгүүт ингээд тэр хүн чинь нөгөө өөрийнхөө хурд өөрийнхөө цаг хугацаагаар ингээд гоё өөртөө шингээгээд буцаагаад өөрөө гарах амар гоё. Одоо манай тэр таардгүй байсан хүмүүс үнэхээр юм үзэсгэлэнтэй бүр гаргадаг юм байна шүү дээ. Энэтэй гэж бодчихсон. Хүмүүс ингээд ойлгоод ирэхээр бүр ямар гоё бадамлын ухаа дэлгэрч буй айдал ингэж яад юм бэ те. Тэгээ тэр мөр нь бүр ингээд юм хязгааргүй ирч хүч өгч мөгөөд гээ бүр ингээд цэвэр агаартай амьсгалж аим шиг тэгж амар гоё санагдчих байхгүй. Тэгэхээр ингээд одоо эргэн тойрны хүмүүсээ Есүс Христ рүү оруулах аим шиг битээ ингээд шахаарай. Нэгдүгээр тийм хоёрдугаарт маа нөгөө нэг найз байгаа бэдтэй ихэр савд нэг өмнөх подкастт орсон. Тэгсэн чи тэр маань бит хоёр нэг амар инээт чиний яг түрүү яг мэдэрсэн ярьсан юм ингээ яриадсэн шүү дээ. Танаа гэрийн чи Есүс Месүст орсон юм уу гэдэг нэг гинтл сүнс бинэ хайрлаа гэд. Тэгсэн чи манай хүн бас нөгөө нэг энэ spirituality сүнслэг байдлын тухай амар сонсч масаад ингээд яс нэг гинт ингээ ботсон гэсэн нөгөө тэр эн чинь нөгөө амар юм донтуулмаар байдаг шүү дээ. Яг нэг өөрөө өөртөө уулзж байгаа айгуу гоё хэсэг байдаг учраас амар донтуулмаар. Тэгээ нөгөө байг тийм юм үздэг болсон байсан. Тэсний гинт ингээ хүүе юу вэ би нэг юм калт малт одоо юм нууц юм бүлгэмд өөрөө мэдхгүй орчгоо те юу вэ гэд бүр ингээм амар гайхсан гэсэн. Тэгсэн чи тийм хөөх тийм үү гэ би бас тийм нөгөө мэдрэмж авч байсан аахгүй. Гинт нэг өдөр ингээд бүр ингээд сонсож ирсэн бүр дургу өрөө заяа. Энэ нэг 5-10% хүнээ ингээд ерөөхдөө тойроо сонсоод байгаа штэ. Энэ дуракууд юу яад ингэ яриад байгаа. Яагаад юу бүх юм эрэг мэрэг чамаас шалтгаална гэдэг байгаа. Юу сөс möс гэж байд юм уу? Юу гэсэн үг юм би ингээл бүхэл хүчих юм биш үү? Ямар яа тарих угаагаад байна. Би нэг юм бүлгэмд орсон юм биш үү гэж ингээ цаагаараа нөө мэдхгүй яг чи орлоо гэж батламж өгөхгүй ч гэсэн нэг юм тарих угаалтаараа орчуу гэсэн нэг тийм яг юм бас ирчихсэн. Тийм байд мэ гэд. Энэ одоо үнэхээр тийм одоо зүгээр ингэ. Давтамж дэлгөөн дээшилж байгаа нэг ухамсарын тэлт хийж байгаа л одоо тэндээсээ хит их гоё баяр хөөр авангуудаа нөгөө за одоо бас ингэж их баярлж болохгүй те их баярлуул завдаг даа гэх юм бодол ойлгох хөвгтэй хошно 3 өдрөөсөө гэд умалцдаг гэдэг үг гэдэг. Яг тэрний нөгөө ихтгэл өнөмшлээрээ тэгэж бас хардаж харж ийсэн. Яг бас яг ингээд яг тэгтэмлэлтэй бүр үнэхээр хязгааргүй бүр ингээд гадаа гараал зүгээр энэ нар ямар гоё юм бэ? Салхи ямар гоё юм бэ гэж баг уйлал ингээд бүр зүгээр ингээд байгаа бүх зүйлдээ талархаал зүгээр ингээд хажуугаар зүрсэн үндэл барыг тал баярлал гэхэд холгүй л яг ингээд яг их үедээ яг тийм байдаг те бүр ингээд бүх зүйлийн утга учраа ийм хэн л байсан юм бэ штэ ийм л байсан юм бэ штэ гингүүтээ тэрийг яадаг вөхлөр хүнтэй хуваалцмаар санагддаг байхгүй юу те бид нар ч угаасаа л хүн биеийг олоод төрсэн сүнснүүд чинь нэг нэгэндээ хуваалцах хэрэгтэй мэдрэмжээ хэлэх хэрэгтэй бид нар ерөөсөө л мэдрэмжээ л хуваалцаад байгаа штэ ер нь ойлгуулах гад байна гэдэг чинь те тэгэнгүүт нөө хуваалцмаар санагдаад ирэнгүүт эргэн тойрон тийм хүн байхгүй болоод ирэнгүүт ингээд дүүмүтэйгээ ингээд яараал маапаа ингээд яриад ингээл ихтэйгэндээ оруулах гэдэг. Одоо нөгөө аамаа юм нар дээрс яасан сүм өмд яваад байгаа юм яагаад байгаа гэдэг шиг. Тэгэл нөгөө бүлгэмрүүл би бараг татах гээд байгаа хүн шиг болоод гэсэн чи үгүй ямар сүм юм байхгүй гэх. Яг тийм хөөрлийн үе бас яг явдаг шүү. Тэг хөөрлийн үе үнэхээр явдаг. Хөөрлийн үедээ ихээ нөгөө ялангуяа ойлголцдгоо нөгөө хүмүүсээ их татаж оруулах гэж хичээнэ. За тэгээ нөгөө хэд маань ордгоо шүү. Тэгэхээр манайхан битгий ягараа. Зөвхөн өөрөө та өөрчлөгдөж байгаа тэр үед одоо хилсэн хилээгүй нөгөө нэг бүх юм цаагаараа connected холбоотой гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө бид нар нөгөө бидний логик ухаан ойлгохдоо зөвхөн би одоо энд хүнд амар хэлж ойлгуулж ич л ойлгоно гэж ингээд бидний логик ухаан бол тэгж бодоод байгаа байхгүй юу? Тэрнээс одоо тийм биш энергийн түвшинд бүгд холбоотой учраас та одоо тавтамж өөрөөсөө ялгаруулах тавтамж дэлгөөнөө дээшлүүлж яхад тухайн хүнийх ч гэсэн дээшилж идэг аа. За тэгэхээр бид нар өөрсдөө эргэн тойрныхаа хүмүүсээ харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй
бас хамгийн гол энэ харах өнцгөө өөрчлөхийн гол одоо өөрчлөлтийг нь өөрөөсөө л эхлэх хэрэгтэй. Сүнс сэрлээгээл бас ингээл өдөр болгоо ингээд байгаад ингээд ямар нэг юм те тэнгэрээс богож ирээд ингээд бүх зүйлийг ингээд хүлээгээд байхдаа бас биш. Хаа нэгэн газраас нэг мессеж ирэх ёстой гэл ингээл эндээс ингээд байхдаа биш. Яг жинхэнэ мөн чанараа ойлгоод ухамсарлаад яг тэр үедээ өөрийгөө л өөрчлөх хэрэгтэй мөлий. Өмнөх програмаа устгах гээд одоо манай өмнөх подкастууд дээр яг ярьсан шиг өөрөө өөрчлөгдсөн байхад харах өнцөг дагаад аяанда өөрчлөгддөг. За харах өнцөг өөрчлөгдсөн байхад нөгөө хүмүүсээ эргээд нөгөө бидний хэлдгээр нөгөө нөхцөлгүй хайр гарч ирнэ. Би бинийг ойлголцол илүү өөр төвшөнд хүрнэ. Гэхдээ бас энэ бас нэг юм хоёр талтай юм шиг бас санагдсан. Яг ингээ бодит амьдрал дээр одоо жишээлбэл би яг ингэдэг байхгүй. Одоо ингээд яг ухамсартайгаар ингэж ойлгож те харж байгаа зарим зүйлс байна. Дахиад нөгөө програмчлагдсан юмроо ороод ирэхээрээ да болж эхлэнгүүтээ гинт анзаарангуудаа хүүе гэд ингээд боддог заяа. Хүүе гэд ингээд ёнк гэж ороод ирдэг заяа. Хүй би чинь юу лээ? Юу олж ийн алаа анзаараарай мөвчмгээ ёо. Гэд яг ингээд бодож эхэлдэг байхгүй юу? Тэгэнгүүт за яг буцаад програм руугаа явах гэдэг шүү. За одоо ингэж болохгүй шүү. За одоо зүрхээрээ мэдрэх хэрэгтэй, зүрхээрээ сонсох хэрэгтэй. Яг миний дотоод хүн юу гэж хэлж гин гэд дотгошоогоо төвлөрөөд ирэнгүүт эргээд буцаагаад ингээд өөрийгөө багаар л ингэж өөрчлөх юм билэ. Тийш үү. Ерөөсөө өдөр бүр одоо өмнөх өөрөөсөө 2% өөрөө гэдэг. Болохоос 20%, 200% гэж хэлээгүү. Тэгээд нөгөө юу ерөөсөө мартаж болохгүй. Одоо mind body soul нэгэнд бид нар чинь дан сүнс биш шүү дээ хөө гэж зөвхөн сүнс soul биш учраас soul тэ сүнс оюун ухаан би гурвын одоо энэ балансыг бол үргэлж барих нь чухал. Тэгээ гурвуулан дээр нь анхаарч иж энэ аялал үргэлжилж явдаг. Тэгээд тэр нөгөө баланс зарим үед бол ингээд яалтчгүй юм түлхэгц одоо хэрүүл уурал тэ тиймэрхүү юм орж ирнэ. Энд чинь нөгөө бид нар биетэй учраас тэгж байхгүй. Хэрвээ бид нар үнэхээр дангаан сүнс байсан бол юм ярих юм одоо нөгөө нэг хилэлц гэж хил байгаа зодолт гэд хүл агаад байна гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө заавалчгүй нөгөө биетэй учраас ингээ хилэлцдэг. Хэрвээ дангаан сүнс байсан бол ингээ бодлын төдөд дангаан одоо оюун ухаан байсан бол бодлын төдөд ингээд ойлголцоод иймэрхүү зөрчилдөөн үүсгүүгээр явчих байсан. Тийм учраас нөгөө mind body soul гурвын комплекс энэ гурвын одоо цогцыг олоод өнөөдөр төрөөд нэг хийх ёстой юмтай байгаад зүрхний дуудлага зорилго энэ төр гэж байдаг. Тэрний дундуур одоо ингээд сурах ёстой хичээлүүд нь бол энэ маргаан тэмцэл хоорондын зөрчилдөөнөөр илрээд байгаа шүү гэдгийг л ойлгох хэрэгтэй юм санагдсан. Яг зөв. Тэгэхээр бид нар бас буцаад огт маргалддаггүй хүн болж хувирна гэсэн өөрчлөлт бол угаасаа хизээч байхгүй. Бид нар яг буцаад бинээ бас ойлгох талаас нь нөгөө хүндээ ч гэсэн ойлгох гэж хичээж байгаа, өөрөө ч гэсэн нөгөө нэг ойлгохыг бүрэн дүрэн хүсэж байгаа чин хүсэл ирмэлзэл бол байгаа. Тийм болохоор одоо сөүлнүүдэд хандаж хэлэхэд нөгөө хүнийхээ өөр өнцгөөс бас нэг талаасаа харж үзээд нөгөө талаасаа эргээд хүн гэдэг минь бахадтай төрсэн болохоор эргээд буцаад яг нөгөө нэг нэрэ гэдэг үе дээр бас ирдэг байхгүй юу? Угаасаа яг тулдаг те. Тэр үедээ яг өөрийгөө шууд за би өөрийгөө анзаарна шүү гэд шууд өөрөөдөө код өгөх хэрэгтэй мөлий. За одоо энд юу болоод байна гэд яг өөрийгөө зогсоод сурах хэрэгтэй мөлий. Яг нөгөө нэг буцаад нөгөө хүнтэйгээ да гих биш. Яг өөрийгөө контролдо сураад за энд яг юу болоод байна гэд яг зүрхээрээ сонсоод ирэх юм бол тэр үед жинхэнэ чиний өөрчлөлт бусдад ажиглагдах болно. Яг үнэ. Та бол хүнийг өөрчилж чадахгүй. Зөвхөн ямар хүч байгаа вэ гэхээр өөрийгөө өөрчилж чадна. Тэгээ одоо энэ олон дахин тавтагдаж яриад байгаа self awareness буюу анзаарах байгаа, өөрийгөө анзаарах. Энэ бол ингээ эхлээд бол явахгүй. Одоо matrix програмын дагуу байгаа учраас өөрийгөө хүн анзаарч чадахгүй. Энийг юу төлөвшүүлж өгд юм бэ гэхээр зөвхөн тэр бясалгал хийдэг. Яагаад вэ гэхээр за та суугаад ингээд бясалгал хийдэг юм а гэхээр ямар нэгэн үйл хөдлөлийг хийж явахдаа үйлдэлийг тэ хоолоо хийж явахдаа ажиллаа хийж явахдаа яг юу хийж байгаагаа анзаарч эхлэх одоо тэр чинь л бүр ингээ бясалгалахгүй. Тэгээд тэр нөгөө бясалгал хийж гинэ гэдэг чинь нөгөө галзуу сармагчнаа одоо ингээд сурах гээд байгаа бодлол галзуу сармагч те энэ оюун ухаан бол галзуу сармагч юу ч хамаагүй бодож идэг юу ч хамаагүй ингээ нөгөө програмын дагуу муу сайн юу орж ирнэстэй нэрэ ургуулаад бодоол тийм тэрэнд хөтлөгдөхгүй л гэдэг. Тэрийг анзаар тэр галзуу сармагч ямар үйл хөдлөл хийж ийн вэ гэдгийг ингээд маш анзаарж байгаа. Тэр анзаараад байгаа тэр зүйл бол та юм аа.
Тий. Тэрийг сургууль хүмүүжүүлээд байгаа нь жинхэнэ та. Тэр нөө сүнс гэж яриад байгаа. Тэрнээс та галзуу сармагчин биш. Энэ бас физик бие биш. Физик бие бол ингээд зөвхөн машин. Таны сүнсэн зориулсан машин. Таны сүнс амталж, мэдэрч харах боломжийг олгож байгаа. 3D энэ хүнд одоо бүх юм ингээд баригдаад байгаас те энэ ертөнцийг одоо мэдрэх боломжийг олгож байгаа тэр зүйл бол бие. Тэгэхээр ингээд талархаа тааншгүй биедээ. За тэгээд жигийн бид нар хин юм бэ гэхээр тэр сүнс агаад байгаа байхгүй. Тэгэхээр л энэ бол бясалгал хийх хэрэгтэй манайхаа. Йоо, яг зөв. За ингээд манай энэ удаагийн дугаарыг сонссон. Бүх сөүлнүүдтэй баярлалаа. Хязгааргүй их талархдаг шүү. Бас гоё сэтгэлдээ явуулж байгаа та эдийнхээ